Kylian Dictador. Kylian Dictador. Ялгийн оргон шүүгийн 8-ын эхний тоглолт явж Франц Марокког 2-1 харьцаатай хоцсноор энэ жилийн дэлхийн оргон шүүгийн 4-ийн эхний баг тодорлоо. За хоцсон баг нь өнөө шин тоглох Испани Бэлэг 2-ын хоцсонтой шат харнаа. Их сонирхолтой тоглолт болох болов. Match day recap presented by Social Pay. Францын хувьд бол эхний үед Килиан Эмбапе 28 дахь минутанд пенальт алдсан. Өөрөө авсан пенальт байсан. Тэр яг жоохон зөөлгөн байсан байж магадгүй гэхдээ эргэлзээ өнөх байхгүй. Жоохон зөөлгөн гэхдээ эргэлзээ байхгүй пенальт байсан. Пенальтын хувьд 28 дахь минутанд зогсон пенальт тийм муу пенальт бол байсан гэж би бодохгүй байна. Эмбапегийн хувьд тэгээд Ясин Боно мундаг хаасан. За 66 онд яг дата цуглуулж хийснээс хойш сонирхолтой нь яг шут аут байдсан шүү дээ. Үндсэн цаг дуусаад зогсон шут аутыг оруулаад дэлхийн аврагт хамгийн олон пенальт хаасан хаалгачдын амжилттай тэнцэж байгаа минь Ясин Боно. За тэгээд дэлхийн оргон түүхэнд 66 оноос хойш 4 пенальт хаасан 6 хаалгач байдаг. Германы Харалд Шумахер, Хорватын Доминик Левакович болон Даниэл Субашич нар хоёулаа 4 пенальт хаасан. За Серхио Гойкоче, Аргентины хаалгач, Икер Касиас 4, за ингээ Ясин Боно 6 хаалгач бол 4 пенальт хаасан байдаг юм байна. За энэ тоглолтод Эмбапе гол оруулснаар мэдээж энэ жилийн дэлхийн аваргын 8 гоолтой болж байна. Лионел Месситэй тэнцэж байна. За сонирхолтой нь бас одоо 20 гол оруулсан 2 дахь тоглогч болж байна. Энэ жилийн дэлхийн аваргаар 8 дахь гол оруулсан нь дэлхийн аваргын карьерийнх нь 20 дахь гол болж байна. За бас нэг сонирхолтой юм байгаа нь Усман Дембеле 2 дахь голыг оруулсан. За Дембеле энэ жилийн дэлхийн аваргын 5 дахь гол оруулж байгаа. За ингээд дэлхийн аваргын түүхэнд одоо 70-ад оноос хойш нэг дэлхийн аваргт 2 тоглогч нь 5-5-аас олон гол оруулсан одоо 2 дахь тохиолдол болж байгаа юм сүүлийн 70-ад оноос хойш сүүлийн 50-ад жилийн хугацаанд. Нэг нөгөө тохиолдол нь 2002 оны дэлхийн аваргт Роналдо 8 гол, Ривалдо 5 голыг бол оруулж ирсэн. За тэгээ хасагдах шатанд бол Францын хувьд эсрэг багтаа ердөөсөө боломж олгосонгүй. Үр дүнгүйнд харах юм бол маш амархан юм шиг байсан боловч амархан байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ гол давуу тал нь яаж юм нэхэр за довтгоо супер байна. Дээрээс нь эсрэг багтаа ерөөсөө боломж олохгүй байгаа гэдэг гарч ирж байна. За Швед, Парагвай, Марокко бүгдээрээ нийлээд 3 баг гуруулаа дундаа нийлээд 1 XG-ийг бүртгүүлсэн байгаа. Франц XG гэдэг чинь одоо өөрсдийнхөө зохиогоо юу яасан үүсгэсэн боломж XG-A гэдэг нь эсрэг багийн одоо үүсгэсэн боломж гэсэн утгатай шүү дээ. Одоо боломж алдсан боломж гэх юм да тийм. Үүсгэсэн эсрэг баг нь үүсгэсэн гэхээс илүү алдсан боломж. Тэгээд энэ 3 баг Швед, Парагвай, Марокко нийлээд энэ 3 багийн эсрэг ерөөсөө нэг л голтой тэнцвэрч боломж алдсан байгаа. Швед дээр 1.7, Парагвай дээр 1.2, за Марокко дээр 1.1 хэмжээний XG-ийн боломж өгсөн байна. За эсрэг багтаа. За инхээр одоо хамгаалт нь өөрөө ямар мундаг гэдэг нь бас харагдчихсан. За яг мэдээж тодорхой хэмжээнд нөгөө багууд бол товцоос таар байна гэдэг нь бас харагдчихж болж байна. Парагвай одоо юу гэдэг ч юм уу тийм. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг хэн сайн таах вэ? Та Social Pay application-ийн нэмэлцсээр орж таавар оролцоод дараах шагналын эзэн болох боломжтой. 2 дугаар шатны 3 супер ялагч, PlayStation 5, ширээний хөл бөмбөг болон албан ёсны jersey, хөл бөмбөгийн бөмбөг тус хожно. Үүнээс гадна та гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өөрсдийн лигийг үүсгэж хэн нь хамгийн сайн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг таахаа тодруулаарай. Social Pay. За Ясин Боно гэснээс би түрүүнийг марцсан байна. Пенальт хаасны дараахан Ясин Боно бас юун дээр Дезире Дүвэгийн их гой довтлогоог бол мундаг хаасан. Тэгээ эхний үед тийгээр дууссан. Гэхдээ 2 дугаар үед бол маш хойрхон 2 голыг бол Эмбапе Дембелеор оруулсан. За хоёулаа ерөнхийдөө хувийн тоглолт байсан гэж хэлж болно. Эмбапегийн голын ассистийг Дүвэ, Дембелегийн голын ассистийг Эмбапе бүртгүүлсэн байгаа. Гэхдээ ерөнхийдөө айл голыг бол хоёр тоглогчд өөрсдөө бүтээсэн. За тэр Эмбапегийн гол ямар ч галзуу гол, ямар ч амар мэдрэмжтэй тэр яг араас нь харуулсан өнцгөөс бол одоо үнэхээр галзуу харагдчихлаа. За ингээ Эмбапе дээрээс нь энэ тоглолтод нэг гол оруулж нэг ассист өгснөөр дэлхийн аваргын түүхэнд хасагдах шатанд 14 дахь голын оролцоог бол бүртгүүлж байна. За тэгээд Лионел Месси, Эмбапе хоёулаа тэнцэж байна. Хасагдах шатанд оруулсан гол болон ассистийн тоогоороо нийлээд оролцсон голоороо гэх юм уу да тий. Нийлээд тэнцэж байна. За Эмбапегийн хувьд бол одоо 1998 онд төрсэн энэ оны сүүлээр 28 хүрэн 27 таа байгаа. Тэгээд 31-тэй 35-тай дэлхийн аваргад орно гэж бодох юм бол 31-тэй орох бол эргэлзээ байхгүй. За 35-тай ороход ч яг үндэ гайхгүй шүү дээ. Эмбапег бол дахиад 2 дэлхийн аварга орно гэж бодоход. За одоо Эмбапе дор хаяж 2 тоглолт үлдлээ шүү дээ, тийм. За шүүгэн 4 тожигдсон ч хүрэл байгаа. Одоо хожих юм бол мэдээж алтын төлөө тоглоно. Эмбапе бол одоо дор хаяж 2 тоглоо, дахиад 2 дэлхийн аварга. За болийн 1 дэлхийн аварга, тийм. Тэгээд дор хаяж 5 тоглолт дэлхийн аварга. За ингээ бүр хамгийн муугаар бодоход Эмбапед дэлхийн аваргын карьерт нэг 7 тоглолт бол байна шүү дээ, тийм. Тэгээ бодоход бол 30 гол ихт үнэхээр гайхгүй юм байна. Эмбапег бол нэр үнэхээр гайхалтай, үнэхээр супер, үнэхээр агуу тоглогч юм аа. Тэгээд Мароккогийн хувьд бол үнэхээр дийлсэнгүй. Яг үнэндээ аюултай боломж юуч гаргасангүй. Бодсноос муу тоглолоо Мароккогийн хувьд. Яг үнэндээ Майк
Маньян Францын гарааны хаалгач Майк Маньяны хувьд бол энэ тоглолтод яг үнэндээ нэг тийм хийх ажил бол яг үнэндээ баг байсангүй. Францын хувьд 3xG бол бүр түүсэн 5 том боломж гаргасан. Ясын Боно бол их завгүй, их сайн байл тоглолоо. 22 зөвхөлтийг хийсэн Франц, Мароккод 5 зөвхөлтийг хийсэн гэдэг ч юм уу. Ингээ харах юм бол одоо Франц бол яг үнэндээ ихтгэл төгс. Хоцсон. Хэдийгээр пенальт алдсан ч гэсэн Мбаппе те. Тэгээ үнэхээр л хүссэнгүй. Яг гоо сүүлдээ 2 дугаар үеийн нэлээд төгсгөл рүү ганц хоёр дайггүй довтолсон. Гэхдээ тэрнээс өөрөөр бол юм хийсэнгүй. За ингээд Испани, Бельгик хоёр одоо яах вэ гэдэг бас сонирхолтой байна. За Испанийн хувьд бол одоо Австри, Португалыг хожоод гарч ирсэн. За харин Бельгийн хувьд Сенегал, Америкийн нэгдсэн улсыг хожоо гарч ирсэн байгаа. За Испани мэдээж фаворитууд байх бах. Бельгийн хувьд зүгээр нэг хөгшөж байгаа баг бас биш шүү. De Bruyne, Thibaut Courtois, Lukaku гэсэн тоглогчид 30 гарсан юм шиг боловч одоо Trossard гэдэг ч юм уу тэгсэн юм шиг боловч одоо Luka Bacchio, José de Ketelaere, Doku, Yuri Tielemans гэдэг мундаг бүрэлдэхүүн байна. За харамсалтай нь одоо хин гэмтчихэд байна. Amadou Onana Төвийн хагасын гол мотор шүү дээ тий. Өвдөгний чигтэй холбоосоо гэмтээсэн Америк хэсэг тоглолтод тэгээ харамсалтай нь одоо 9-өөс 12 сар байхгүй. Тэрнээс өөрөөр бол бүрэлдэхүүн тун дагуу бүрэлдэхүүн байгаа. Гэхдээ Испани фаворитууд байх бах. Гэхдээ Бельги хожоод бол яг үнэндээ бас сюрприз бүр тэгэж гайхах шок бол ер нь болохгүй шүү гэж бодож байх юм. Тэгээд мэдгүй юм да бөмбөг бөөрөх шүү дээ тий. Тэгээд та хэд маань саналцдаг хуваалцаарай. Матч дээр recap-тай хамт байгаа бүгдээр нь баярлалаа. Матч дээр recap одоо үлдсэн бүх тоглолтууд дээр гарна. Тэгээд матч дээр recap ивент итгэгчээр ажиллаж байгаа Social-ын хамт олондоо баярлалаа. Үлдсэн тоглолтуудынхаа үр дүнг таацгаагаараа Social-ын нэмэлтсээрээ ороод 3 супер ялагч тодорхой шүү. PlayStation 5 ширээний хөлбөмбөг болон өмсгөл. За тэгээд нэг ялагч бөмбөг авнаа. За ингээд нийт 3 ялагч тодорхой хамтсан бүгдээр нь баярлалаа. Social-ын хамт олондоо баярлалаа. Дэлхийн аваргыг дуустал матч дээр recap-тай хамт байгаарай. Баярлалаа баяртай.